Киноны ихэнх шүүх хурал болж байх бөгөөд гол дүрийн залуугийн өгүүлэмжээр үргэлжлэнэ. Болдог юм болдгорол болно. Хүн болгон адилхан биш ээ. Тийм учраас би бусдыг дагаж салбагнах дургүй. Дөнгөж сая надад цус нөчөө садартал задуулсан новшоос би тэс өөр хүн. Өөрийн төрсөн авахтайгаач, зулаагаа гიშгэж төрсөн ахтайгаач адил төстэй юм надад юу ч алга. Яллагдагч та босноо. Хохирогч руу дайрч гэмтэл учруулсан үйлдэлт чинь жил 6 сарын ял оноож шоронд хорих шийтгэл гарсан ч хэрэгтэн анхудаа яллагдж байгааг харгалзсан үзээд мөнгөнд торгуул болох 3,000 еврогоор дүүцүүлэн чөлөөлж байна. Шүүх хурал өндөрлснийг мэдэгдээ. Шүүгчийн хэлэхдээ зэрэгцэн шүүх танхимаас гол дүрийн залуу маань шууд л гарч явдаг. Түүний өмгөөлөгч нь араас нь энэ удаа халбалгүй өнгөрлөө. Харин цаашид дүрс хийсэн галзуу балмад үйлдэлээс холхон яваарай да. Нэг л хазгай гიშгвэл торны цаан сууна гэж мэдээрэй. Өмгөөлөгч нь ингэж сануулсан ч түүнд хамаагүй бололтой. Аавыгаач үл тоож гадагшгараад хаач утсан бүх юм буруугаар эргэх юм гэж уурлан мотоцикл асаана. Эндээс бид манай залуу бол төвчээргүй түргэн уртай нэгэн гэдгийг мэдэж авлаа. Дүрс солигдоход сургууль руугаа нэгэн охин машинаар хургуулж байгаа хэсэг гардаг. Зам баг зэрэг төвчрэлтэй байлаа. Энэ үед манай залуу анх удаага охиныг олж харах нь тэрэ. Шууд шүглдээд эргэж харахт нь "Хөөе матра. Чамаг хэлж байна матархан минь" гэхэд охин гараа татан авч залуу руу дунд хүрээ өгчөөд яваад өгнө. Энэ үйл явдал тэр хоёрт хоёуланд нь таалагдсан бололтой. За гол дөрүүдийн маань анхны учрал нэг иймэрхүү. Ингээд охин сургууль дээрээ ирэхэд бид түүнийг гайгүй онц сурлахтай дээрээс нь даруухан нэг найзтай Баби гэж дууддаг болохыг нь мэдэх болно. Үүний дараа Баби ээж автайгаа нэг үдшилтэд явах гэж байгаа бололтой бэлдэж гарна. Харин манай залуу оройн цагаар мотоциклчдийн цугладаг газар ал очдог. Мотогоос бууж ирээд л нилээд пэдгэр бас өөртөө ихтгэлтэй алхах болно. Охтууд түнд дуртай байх нь гарцаагүй. Нэрээ энэ ширүүн залуугийн нэрийг Аачи гэдэг юм байна. Ингээд Аачи тэнд байсан залуучуудтай өрсөлдөн турникэн дээр сүнэж эхэллээ. Бас их тэнхээтэй ирээ. Эсрэг талд нь Баби баячуудын гимээр даруухан үдшилтэд нэг л тухгүй байгаа бололтой. Аачи ёстой бэрэг үзүүлж сүнэлтийн тэмцээнд ялж бөөн баяр хөөр болно. Учир нь энэ хавийнхаа Шин хаан гэдэг цолыг авч байгаа юм байна. Тэднийг баярлаж байх үед нэг нь ирснэ. Тэнд үдшилтэг зөхиож байгаа. Бид очиж болох уу? Тасалбар нь байгаа. Очие. Чи надтай хамт явах уу? Гэж энэ охинд хэлэхэд охин дургуйцсан. Баячуудын хүүхдэд байгаа. Би явахгүй. Энэ охин уг нь манай Аачид сайн юм шиг байлаа л дээ хөөрхий. Ингээд танхаа хідэн найзууд үдшилтэг рүү юуч болоогүй юм шиг дайран орно. Орчход зүгээрч байхгүй. Ёстой нэг үе юм үлж будаа болгоноо. Аачигийн сайн найз нь хулгай хийж байгаад цүнхний эзэнт баригдана. Тоож байгаа Аач юм алга. Тэр хүчинд нь байсан мөнгийг авчхаад өөрт нь цүнхийг нь өгчөгдөг. Энэ үед Аачи үдшилтэг дээр байгаа Бабиг харж түүн дээр очиод "Согтууруулах ундаа уувал ээжид чинь хэлэндэ. Уучлаарай. Чи намайг санахгүй байна уу? Сургууль чинь хөргөж өгсөн чиний бараа улагч л байна штэ. Оо нэрээ чи чинь нөгөө утга авцалдаагүй юм яриад байсан тэнэг амтан байна штэ. Чамайг материал гэж хэлсэн төдий. Би чамд таалагдсан биз дээ. Чам шиг охид ийм үгэнд дуртай байдаг штэ. Тийм гэж юу? Хэд баригдаж боогдсон чам шиг охтод. Тэднийг би рүүгээ үг шидэж байх үед Бабигийн танил нь ирж Аачигаас юу уухыг нь асуухад тэр нэг кол аавна. "Баби, чи уух уу?" "Зүгээр дээ. Би өөрөө." "Харуу. Аятайхан ярьчих юм бол яг ч матар биш юм байна л да." Баби уурлан Аачи руу уух юмаа цацаж орхино. Буруу л хүнээрээ оролдлоо доо хөөрхий. Хажуугаас нь энэ нэг юм далдаж угаад Аачид ясаа хуглуулах шахдаг. Аачи найзтай гадуурхаа бариулаад Бабиг мөрөн дээр өргөж усан сан руу цөл хийтэл өсөрчихнө. Тэнд байсан хүмүүсийг Аачигийн найзууд зодхийг нь зодож, айлгахыг нь айлгаж, ёстой нэг буужигнуулна. "Солио таймтай. Эн чин Валентиногийн дайшинц штэ. Ингэж норхоор толгоор руу ч уссaan гүйж орно. Тэгэд хүн рүү коктейл цацгаасаа өмнө бодож бай." За ингээд баян айлын нусгаа бацаан цагдаа дуудсан учраас Аачи Баби тандан дараагийн удаа усанд ороход чинь уруул дээр чинь үнсэн шүү гэж хэлээд хурдхан гарч явлаа. Энэ Аачи их сонирхолтой байдлаар охин найрдаг залуу юм байна. Та хэд харин энийг дуурайж охин найрах гэж оролдох юм бол худлаа шүү. Дүрс солигдоход Баби баян айлын бацаанаар хөргүүлэнгэ түнд уурлаж. Тэр муу новш намайг ус руу шидэж байхад чи юу хийж байсан юм бэ? Тэгсэн чи энэ баян залуу бас хургаан. Тэр даруй хариуг нь барьж би энийг зориуд зохион байгуулсан юм аа. Тэр залуусыг цагдаагаар сүрдүүлээд харин одоо би энд чамтай хамт байна гэж хэлээд инээн. Хөөрхий зайлвал бүх юм өөрийнх нь хөсснээр болсон юм шиг дог царайлж байх үед нь Аачи найзуудтайгаа тэр хоёрын машин руу дайрч гэрлийг нь хагалж машиныг нь зурж
хөөхөн шоглоод эхэлдэг. Банцанд ааж тэрв эсвэл айсандаа ч тэрв мань хөөрхий хариугаа авах санаатай. Найзынхаа урд огцом тоормсолж унгаад зугтчихсан. Харин манай аачи юу гэж зүгээр суух вэ? Ардаас нь ганцаараа хөөгөөд л очино. Баби тэр хоёр нэг газарт очиж зогсоод машин харахад аль хэдийн аачи ирж залууг жинхэнэ хачин болгоно. Perdón porque. Dime. Дээр нь сууж дээрлэл хийж байхад нь Баби хүмүүсээс тусламж гуйгаастай. Туслахаар ирсэн хөгшин хүртэл аачи цохиод л нам унгаана. Энэ нэрээ овоо зэрлэг гар юм аа. Баби аачитай ноцолдож байх оронд хөөрхий залуу хөнгөө зугтаж алга болох нь тэрэ. Харда тэр чамайг хаяад л явлаа. Би ч гэсэн явлаа. Би тэгээ яаж харах юм бэ? Би ард чин сууж болох уу? Над шиг зэвүү новш, эргүү мал чамайг яаж авч явах вэ? Баби зам дээр ганцаараа хоцроод явж байхад шалигдуу залуу машинтайгаа ирж хүргээд өхөө хөөрхнөө гэхэд аачи залууд хандан амнасаа уйдаа юу? Арилж үз. За яах вэ? Суул да. Чамаас болоод олон хүнтэй муудалцлаа. Манай гимгүү Бабиг юу гинэ? Чамаас болоод л гэж авч байгаа юм шүү дээ. Ингээд гэрийнхэн гадаа ирэхэд Бабигийн ээж аав нь мотоциклээр ирлээгээд уурлаж байхад нь дүү нас мотоциклоор хургуулээд ирнэ. Хөөхий энэ хоёрын аав ээж нь бөөн уур болно. Машинд Бабигийн дүү нь аачийг магтаж тэр үеийнхэн дундаа их алдартай нэгэн гэж хэлдэг. Маргааш нь аачи найзтайгаа нийлж ахыгаа шоглож дээрлэхсээр байгаад мөнгө салгаж авдаг. Муу сайн ажилгүй юмнууд байна штэ энэ хоёр. Тэгэд найз нь бас өмнөх оройны үдшилэг дээр цүнхийг нь ухаж байсан охинтойгоо уулзахаар очдог. Нөгөө охин нь ядаж байхад бас л Бабигийн сайн найз нь болж таарна. Ингээд дүрс солигдож аачи аавтайгаа хоол идэнгээ ээжийнхээ талаар асууж өнгөрснөө сандаг. Аачи өмнө нь гэрийнхэнтэйгээ харилцаа сайтай, дажгүй сайн хүүхэд байсан бол л та. Харин дараа нь ээжтэйгээ ямар нэгэн асуудалтай болцоход эвдэрч эхэлсэн юм байна. Бабигийн найз нь мотоциклчдын уралдаан руу явахдаа ээжтэй би Бабигийн тонно гэд хэлчихэж. Тэгэд Баби уралдаан дээр очих дургүй байсан ч найзынх нь ээж залхан түүнтэй яриулахыг хүссэн болохоор арга буюу уралдаан руу явна. Ирээд найзтайгаа уулзаж байх хооронд аачи ирж Бабид хамт уралдах санал тавина. Баби ихэндээ бол татгалцсан. Харин дараа нь аачигийн ард өөр эмэгтэй сууж үгээр идэх үед манай Баби тэр дор хардаж ууралхан зэрэгцээд уралдаанд оролцохоор болж өөр нэг залуугийн ард очиод суучдаг. Энэ одоо юунд оролцоод байгаагаа ч мэдэхгүй дээ хөөрхий. Тэгсэн чинь огтон зүгээр л мотоциклийн ард суугаад явах биш. Буруу хард суугуулж таардаг юм да. Баби ч дүүрсэн хэрэггээд тэнийг зориг гаргаж уралдаанд оролцлоо. Тэднийг уралдаж дуусах үедээ зэрэгцэн цагдаа ирнэ. Яах учраа мэдэхгүй байгаа Бабиг цагдаад баригдах гэж байхад нь аачи цагдааг нь жийж унагадаг. Ингээд Бабиг нэг газар үлдээгээд цагдаагаас салчаад ирж авъя гэд явдаг. Хэлснийхэн дагуу аачи ирэхэд Баби малын баасан дээр унсан байх нь тэрэ. Хөөхий юм л үзэж байна да. Аачид сурснараа нөгөөдгөө шоглож баастай хувцсыг нь орхиод өөрийнхөө хөрмийг өмсгöd мотондоо сундлаад давхиж өгнө. Ингээд тэдний рамаас эхэлж байгаа нь энэ ачаам уу. Бабиг гэрийнхэн гадаа хүргэж өгöd үнсгнүүдээ гэтэл аачигаа хуурч хөрмөө аван Бабиг уурлуулад оруулдаг. Тоглоод байгаа мó хаашийн. Арман чиглээд байгаа нь одоо энэ юм байлгүй дээ те манайхаа. Тэгчгээд аачи гэртээ ирсэн чинь хамт уралдаж байсан эмэгтэй нь байж байдгийг. Өө зааз манай хүн ч овоо шилэг гар болол таа шүү. Маргааш нь сэтгүүл дээр аачи Баби хоёрын цагдаагаас зогтож байгаа зурагтай мэдээ гарсан байдаг. Аачи сэтгүүлээс зургийг нь авч Бабигийн гэрлүү нууцаар ороод таазан дээр нь наагаад орхичихно. Түүнийг нь харсан Баби дурлалдаа хайлж урсаад гэрээсээ гарч аачигаа хайж олно. Нөгөөх нь бааранд л байж таарна л давадвал. Ингээд Баби баарны голд бүжиглэх үед аачи миний хинз Баби мянган хүний дундаас би хармагц таньдаг гэд очиж хоёул нэг нэгэндээ татагцаар бүжгийн талбайд бут авдаг. Ингээд анх удаага Баби гэртээ оройтож ороод ээжтэй баригдан шийтгүүлдэг. Аачи Бабигийн гэрийнхэн гадаа байх утсаар залгаж маргааш сургуулаас нь авч яваад өдөржингөө зугаалахаар болдог. Ингээд маргаашч болж тэд хамтдаа хайрандаа шатаад явж байхад гай таарч аачигийн ээж нууц амрагтайгаа явж байна. Киноны эхэнд болсон шүүх хурлын учир энд л тайлагдана. Аачи ээжигээ нууц амрагтайгаа байхад олж хараад нөгөөдхийг нь бялб зодчихсан юм байна л та. Тэгээд л тэнсэн авсан хэрэг. Аачи ч энэ үед ээжигээ хараад үхтлээ уурлан замаар хурд хэдрүүлэн давхиж хогийн савтаа үзэж тарж байхад нь Баби түүнийг тайвшруулж чадна. Бас л зөөлөн хатууга иддэг гэдг нь энэ шүү дээ. Хатуу чанга залууг нэг охин зүгээр л өөрчилж байдаг шүү. Ингээд аачи нэг юм тайвширч тэдний далайн ирэг дээрх романтик болцоо эхэллээ.
Дараа нь Бабигийн ээж нь шинэ хөрш болох залууг охиндоо шахаад байгаа мó хаашаа мэдэхгүй. Тэднийг танилцуулах гэж оролдоно. Харин Баби хайрандаа шатаж байж юугээл өөр хүнтэй танилцаад явж явах үү. Оройн Баби Ачи болон найзуудтайгаа хамт хөгжилдөнө. Энэ үед Ачигийн өмнө нь уулзаж байсан охин ирж Бабид хідэн хогийн үг хэлэхэд Баби ч бас хөөхөн шартай бүүн зодон болно. Бараг нөгөө охиныг нь бялбан нүдээд байгаа юм шүү дээ. Ачи арай гэж нэг юм Бабига тайвшруулсны дараа нөгөө тогтой томоотой Баби ч шивээс энэ төр хийлгэн шүү дээ. Хөөхий манай Баби муу залууг засах гэсэн биш өөрөө эвдрээд байгаа муу да. Ачи гэртээ ирэх үед Бабигийн аав ирчихсэн байдаг. Манай Ачи ч Бабигийн аавд түүнд би хайртай бас намайг сайн залуу болоход тэр их нөлөөлж байгаа гэж хэлдэг. Дүрс Бабигийн сургууль руу шилжнэ. Бабиггүй худлаа ярьж зөндөө чөлөө авсан тул бараг л хөөгдөж магадгүй байдалд орчихсон байх нь тэр. Нөгөөх төгөөл уулзснаас тэр шүү дээ. Харин Бабигийн ээж сургуульд нь хандив өгч түүнийг сургуульд нь арай гэж нэг юм үлдээдэг. Дараа нь охиноо загнаж нөгөө найзыг нь дахиж битгий холбогдорой гэж анхааруулдаг. Ингээд хөөрхий Баби гэртээ уйлж байхад нь Ачи цонхоор нь орж ирээд түүнийг гэрээс нь оргуулдаг да. Бараг л бас л найзууд дээрээ очиод усан санд хамтдаа хөгжилдөх болно. Маргааш нь бололтой Ачи Бабигийн багш дээр очиод сүрдүүлээд Бабид сайн хандах ёстойг сануулна. Харин багш нэг сүртэй ач холбогдол өгөхгүй. Ачи багшид Пепито гэж хэлнэ. Пепито бол багшийнх нь хамгийн хайртай нохой. Энэ хоёр нохойг нь барг барьцаалсан юм уу хаашаа. Тэгээд л багшийг асуудалгүй болгож чаддаг. Баби гэрээсээ яг л бусад охтуудтай адил аавыгаа панаалтаж гараад Ачитай зугаална. Далайн ирэг дээрх нэг тансаг байшин руу Ачи найз охинтойгоо хамт нууцаар ордог. Бабигийн мөрөөдлийн байшин нь энэ юм байна л та. Чамтай байх сайхан юм аа. Аз жаргалтай. Би ч гэсэн жаргалтай. Би илүү жаргалтай байна. Эндээс Барселон хүртэл үү? Эндээс тэнгэр хүртэл. Тэгвэл би илүү жаргалтай. Хэр зэрэг? Тэнгэрээс дээш 3 метр. Дүрс солигдож Бабигийн эх рүү ирлээ. Баби маань гэртээ хүүхэд харж байхад Ачи найзуудтайгаа ирдэг. Нөгөө хоёр нэг өрөөнд осолтой зүйл хийж байх хооронд Бабигийн гэрт баахан бүтгэхгүй гарууд цугларна. Энэ дүр зургийг харсан Баби уурлаж бүгдийг нь хөөж гаргана. Нөгөө хайртай Ачигаа ч гисэн. Юун ч жижиг юм дээр уурладаг юм битээ. Тэрний дараа Ачиг залахт нь уцаа салгачихсан байдаг. Бүр таг шүү. Баби сэтгэлээр уннаа. Тэгээд сургууль руугаа хөргүүлж явах үедээ гүүрэн дээр бичигдсэн хоёулаа тэнгэрээс дээш 3 метрт байгаа гэсэн бичгийг хараад бөөн баяр хөөр шууд сэргэж байгаа юм чи. Ачи эмэгтэй хүнийг яаж аргадах учраа олох юм аа да. Зэвүүн гар шүү. Манай Ачи Бабиг найзаар нь дуудуулаад сайхан гихч нь өөрийнхөө гарын хоолой хийн хүлээсэн боловч Баби ирдэггүй. Ачи тэсгэл алдан залгахад Баби өөдөөс нь бүр хачин юм ярина. Гэрээс нь эмээгийнх нь нилээн үнтэй бөгж алга болчихож. Тэгээд л Баби бараг л Ачигаас салж байгаа юм бах уу. Намайг тайван орхи энтер гэж хэдэл уцаа таслаад хайчихна. Энэ нэг охин ч бүр учир нь олдгоо байлаа шүү. Ачи ч хөөрхий бөөн уурвалж хэн бөгжийг хулгайлсныг гадарлан мотоциклийн цуглаан дээр очино. Тэгээд Ачи өөртөө хөөхөн өрсөлдөд байдаг залуугаас эвтэйхэн бөгжөө нэгсэн чинь нөгөөх нь амар пэдэлцхэн тэрэ. Тэгснэ Ачиг маань цохиод авдаг юм да. Хандуурсан байлгүй дээ энэ ч одоо. Ачи ч хуучин хүнээ санаж түүнийг бараг л алгах шахна. Өөрхийг бэлб нүднэ. Тэгсэн чинь Ачид хайртай энтер гэд гүгээд байсан энэ эмэгтэй тэднийг салгаж Бабигийн эмээгийн бөгжийг гаргаж өгдөг. Энэ хүүхэн туужчихсан юм байна штэ. Манай хүн гэмгүй хүнийг арай л алчихсангүй. Ингээд дүрс солигдож Ачигийн шүүх хурал дээр Баби түүний талд мэдүүлэг өгч байгаа нь харагдана. Дараа нь Баби ээжтэй би найз залуутайгаа хамт байна гэж хэлчихэд нүдэн дээр нь Ачитай хамт яваад өгдөг. Баби Ачид хандан чиний төлөө дахин худал хэлж чадахгүй шүү. Цаашид ингэж дураараа ажиллах юм бол салцгаая. Ойлголоо. Би өөрчлөгдөнө. Жижигхэн охин муу залууг хөөхөн өөрчилж байдаг шүү. Баби сургуулаа сайн төгсөж багш нь түүнийг тэнцүүлсэнд баярлснаа хэлэх гэж байтал Пепитог харчихдаг. За эндээс л Ачигаа багшийг нь сүрдүүлснийг мэдээд нөгөөдөгтөө уурлаж хоёулаа төр завсарлая гэж хэлнэ. Өөрийнх нь төлөө тэгсэн байхад нэрэ. Бас л учир нь олдохгүй гар юм аа. Мэн Ачи сэтгэлээр унаад ухаан санаа нь авах юмгүй болно. Уг нь Ачи сайн найзтайгаа хамт орой мотогоор уралдах байж л дээ. Тэгсэн Бабигаасаа болж ороод юун очих мантай. Найзыгаа таг анина. Нөгөө найз нь хүлээж тэсэлгүй өөрөө уралдаанд оролцохоор болдог.
Тэгсэн уралдаанд очиагүй Аачи Бабигийн төрсөн өдрийн үдшилэг дээр цэмби ч гэсэн зогсож байдаг юм да. За тиймдээ эвлэрэх санаатай л ирсэн байх л да хөөрхий. Нэрэл үдшилэг дээр энэ хоёр маань хоорондоо дайжгүй харилцаад бүр хамт бүжиглэж аз жаргалтай харагдаж байна. Гэтэл лайтаныг үйл явдал энэ нөхцөл байдлыг өөр тийш нь эргүүлчихнэ. Аачи болон Бабигийн найз нь хамтдаа уралдаж байгаад мотоциклоосоо онхолдно. Үүнтэй зэрэгцэн Бабид санаатай хөрс залуу албаар мөргөлдөн Бабигийн хувцс руу дарсасгана. Мөн Аачи уураа барьж чадалгүй тэсвэр алдаж түүнийг цохиж унгаадаг. Тэгэд зогсохгүй уур амьсгал дундуур Аачид дуудлага ирж тэд мотоциклийн уралдаан дээр очиход Аачигийн найз аль хэдийн өгчихсэн байдаг. Аачи өөрийгөө буруутхан уйлж уурлан контролгүй болох нь тэрэ. Баби түүнийг зогсоох гээд чадсангүй. Аачи Бабигийн ардаас очиж уучлал гуйх үед чи өөрөөсөө өөр хүнийг боддоггүй. Чи найзынхаа үхэлд буруутай гэж хэлэхэд нь Аачи твцсэнгүй Бабигаа алгадчихдаг. Ингээд хөөрхий хосууд хоёр тишээ болох нь тодорхой боллоо. Бабигаас л болж явахгүй юу те? Тэм муухай хороо үг хэлээд за мэдэхгүй. Эрими хооронд мань хэд юугаа мэдэх вэ дээ. Баби ч юу ч хэлэлгүй Аачигаа орхин явж. Аачи анх Сүнэлтийн тэмцээн болж байсан газараа ирж ганцаараа бачуурлаад арахын тулд сүнэж гарнаа. Цаг хугацаа өсөрч Баби хөрс залуутайгаа дотносож байгаа нь харагддаг. Бороотой шин Аачи Бабигийн гэрийн гаднах утсаар түүний гэрлүү залгахад ээж нь аваад зогсохгүй Аачигийн хажуугаар Бабин хөрс залуутайгаа хамт явж таарна. Хөөрхий Аачи гэрийнхээ гадаа бороонд норчихсон уйл суугт нь ах нь түүнийг гаргадна. Сайхан ихэлсэн хайрын түүх муу хайл дууслаа да. Тийм ээ. Хэсэг хугацааны дараа Аачи ахтайгаа далайн хэрэг дээр зогсож ажил хийхээр Лондон явахар болсноо хэлнэ. Аливаа зүйл амьдралд ганцхан тохиолддог. Хичнээн хичээсэн ч тэр мэдрэмжинд хүрэхгүй. Дахиж хизээж тэнгэрээс дээшээ 3 метрт хүрэхгүй. Ингээд хоёрдугаар анги Аачи хаан чим нэг арал дээр нөгөө өөрийг нь хайдаг Бабигаа усанд живж байгаагаар хар дард зүүдлэн кино эхэлнэ. Зүүднээс нь харахад хөөрхий Аачи Бабиг мартаж чадаагүй. Дурсамжууд нь түүнийг ороос орол байгаа бололтой. Дүрс солигдоход Аачи Испаниас яваад 2 жилийн дараа буцахаар болдог. Буцах замдаа энэ хөгшин эмэгтэйд өөрийнхөө бүтлгүй харийнхаа түүхийг ярьсаар л. За ингээд зорьсон газартаа ирэхэд ах нь тосч авснаар тэд бие биенийгээ харсандаа маш их баяртай байх болно. Дараа нь манай залуу шууд л гэртээ харж гаражид байсан өнөөх мотоцикло унсаар анх тэмцээн болж байсан газартаа ирдэг. Хөөрхий өмнөх анги дээр азгүйгээр өгдөг найзыгаа гунигтайгаар дурдсан зогсно. Энэ үед түүн рүү хуучны найзууд нь залгаснаар Аачи тэдэнтэй уулзах хэдиж нөгөө хэдэн нэг л тухгүй байгаа бололтой. Аачи Бабигийн сайн найз болох Даниэлтэй таарч нэгнийгээ тэврэн бөөн баяр болно. Манай хүнч Бабигийн талаар асуусан чинь Даниэл түүнийг өмнөхөөсөө өөрчлөгдсөн өөр хүн болсон гэж хариулдаг. Тийм баха. Энэ үед харин холоос нэгэн бүсгүй инээмсэглэн Аачиг ажиглаад байгаа бололтой. Манер гэрлүүгээ харахаар мотоцикло унаад л замдаа шатгуун авахар колонк дээр зогсно. Холоос хараад байсан охин бас Аачиг дагсан байдгийн. Энэ охины нэрийг Жин гэдэг юм байна. Жин сэмэрхэн дагаж байгаад Аачигийн ардан зогсох гэж байснаа мотоциклыг нь мөргөөд унгаачихна. Харин Аачи түүнийг мотоциклыг нь мөргөчгөө зогтох гэж байна гэж бодоод араас нь хөөж машинд нь орж түлхүүрийг нь буулаачихдаг. Тэгснэ манай хүн өдөж хоргоож гарна. Охин харин Аачиг дагсан гэдгээ мэдэгдүүлэхгүй тулд нэлээд хичээж харагддаг. Аачи шууд л машиныг нь унаж орхиж явах гээдэл. Харин эмэгтэй манай хүнтэй хил амаа ололцсноор нэг юм хамт явнаа. Тэгэд энэ хоёр хоорондоо ойр зүрийн яриа өрнүүлээд нэг нэрээ тоглоом тохуу хийдэг. Чиний нэрийг хэн гэдэг юм? Намайг Женеве гэдэг. Манай эмээгийн нэрээр нэрлсэн юм. Манай ээж англи хүн. Бас юу гэж? Бас аригчин. Тоглох хэрэггүй шүү. Гэхдээ найзууд маань намайг Жин гэж дууддаг. Жин тоник. Иймэрхүү байдлаар хоорондоо ярьсаар явтал Аачи гэж нэг юм шорон зам руу орж хурдалж далдагнаж байгаад шарвж дэрвтэлсээр машиныг нь ёстой будаа болгочихдаг. Чи ч ёстой зөрөгтэй юм аа. Яагаад? Эцэг их чинь чамд хүн болгон тоглоом тохуу хийж болохоор тийм нэрийг өгчл байдаг. Би мэдэхгүй юм да. Манай аав ээж нас барчихсан. Яасан бэ? Хөсчихсөн үү? За ингээд манай шархалсан зүрхтэй Аачи маань Бабигаасаа арай дээр нэг хайртай учрлаа гэж. Дараа нь Аачи найзуудаараа хооллоод сууж байхдаа босож 0 руу яваад тэр хоорондоо Жин рүү сэмэрхэн хайрын харцаар хараад инээж барайд л найрах гэдэг юм уу яах гэдэг. Тэгснэ Жин Аачиг гэрт нь хөргөж өгөөд дугаарыг нь авнаа. За ингээд ойлгомжтой. Тэд бие биедээ баг багаар татагдж байгаа нь энэ юм аа. Тэгсэн нөгөө Аачигийн хөргүүлсэн газар гэр нь биш. Бабигийн гэр байдгийг. Энэ дэрэнгүүтээ экстэйгээ өнгөрөөсөн бүх жаргалтай дурсамжуудаа бодож зогсноо. Харин энэ үед Баби шин дурлалт найз залуутайгаа гэртээ хөргүүлэн ирж байдаг. Хөөрхий Аачи хийдимэл холоос харан зогсно. Бабиг гэртээ ороход дүүн нууцаар гэрээсээ зөрж гарна.
Ээж нь харин аавыг нь хардаастай. Нөхрийнхөө халааснуудыг шалгаж юу ч юм хайсаар л. Тэгснэ ээж нь аавынхын дансны уулгуудыг Бабид үзүүлээд аав нь үнэтэй дэлгүүрээс үнэт идэлэл авсан байхыг нь хэлдэг. Одоо яая гэх вэ? Баби ээжтэй хэдэн 7 хоногийн дараа та хоёрын хурмын ой болно. Тиймээс санаа зовлгүйгээр юу ч болоогүй юм шиг царил гэж зөвлөдөг. Манай ачи боксийн бэлтгэл дээр бэлтгэлээ хийж байхад нь дасгалжуулагч нь түүнийг энэ залуутай тулдуулна. Нөгөө залуу нь харин ачиг сайн мэдхгүй хорон үгээр өдөж байгаад бялав нүдүүлдэг. Тэгэлгүй дээ ч одоо. Манай ачи ч яг л хэвэндээ биш үү? Дүрс солигдоход ачи аавтайгаа уулзаж ирээдүйнхээ талаар ярилцсан. Баби тэр хооронд дүүтэйгээ хамт гэртээ байж байх болно. Дүүгээ Чико гэх залуутай болцож эхэлснийг нь мэддэг. Дүү нь харин Бабитай барьцаастай. Чи ч гэсэн жаахан байхдаа ачитай болцдог байсан биз дээ гэж мэгэдэл. Нөгөө талд нь ачи аавынхаа танилцуулсан хүн дээр очиж ажилд орохоор болно. Давхцал гихүү зориудаар гихүү Жин тэр газарт нь шалгаруултанд бас орохоор ирдэг. Шалгагч нар түүнээс асуулт асуухад хөөхөн тоглоом шоглоом хийж ёчтой хариулнаа. Үүнийг нь ачи харж шохооргсон байдалтай инээгээстэй. Жин шалгагч нарт гитартай дуулж үзүүллээ. Сонгон шалгаруулалтаа дуусгаад Жин ачид сундлуулан гэрлүүгээ явдаг. Тэгээд Жин гэрээ танилцуулж байтал гинэд хүн ирснээр ачиг шүүгэндээ нуухулна. Ачи шүүгэнээсээ цухын. Ээж чинь ирж байгаа мó? Би тийм ээжтэйгээ хамт амьдардаг охин шиг харагдаж байна уу? Ачиг өөрхөн чадаад байгаа юм биш үү? Жин зураг авах хоббитай. Дээрээс нь Франц руу явж мөрөдлөөр ажиллахын тулд мөнгө цуглуулж байгаа гэдэг. Бас Жин ахтайгаа Лондонд амьдардаг байсан. Ийхүү тэднийг ярилцаж байхад нь ах нь орж ирлээ. Жиний ахыг Локе гэдэг. Ачи Бабигийн дүү болон найз нар нь үдшилтэд ирсэн байна. Энд Ачи анх Бабигаа харж байсныг та хэд санаж байгаа бах? Магадгүй тэр үеэ санаж дотроо бол баг зэрэг шаналаастай. Одоо болтол нөгөө Бабитай хайртай байдаг шүү. Бабигийн найз нь дүүг нь дагуулan явж жоохон хэтрүүлээд байгааг нь сануулдаг. Харин тэгсэн дүүн дураараа айшилж архиуж хар тамхи хэрэглэж байдаг. Энэ одоо замаа алдаж байгаа юм байна л та. Ачи ганцаараа сууж байхад нь бокстод ялсан залуу нь мань хүнийг дууддаг. Юу гэж л энэ ямиг тоох вэ дэ манай хүн. Энэ үед Бабигийн дүү хар тамхиндаа мансуураад 0-1 залуутай аюултай зүйл болно. Манай Ачи харин уусан юмдаа халууран хий юм харж нас орсон найзынхаа булшин дээр очиод ярьдсан. Би нэг охинтой уулзсан. Тэр үнэхээр төсөөлшгүй үйлдэлүүдийг хийдэг. Бас солиотой нэртэй. Жин, би түүнийг улам ихээр мэдмээр байна. Би бас Катинатай таарсан. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй болсон байлаа. Харин Бабитай уулзсан уу? Үгүй ээ, миний зориг хүрээгүй. Нэг бол чи түүнийг мартах, эсвэл уучлах хэрэгтэй дээ. Маргааш нь Ачи боксийн бэлтгэл дээр очиход Жин ирчихсэн бэлтгэл хийж байх нь тэрэ. Ачи түүнд рингэн дээр тулдахыг санал болгож, хэрв ялвал тэр болцоонд явахар болдог. Тэгсэн гайтай дасгалжуулагч эмэгтэй хүн рингэн дээр байгааг хараад уурлаж сүржигнээд Жинийг хөөчихнө. Баби харин дүүдээ уурлнаа. Өөрийг нь ав гэж танихгүй дугаараас олон удаа мессеж бичсэн. Түүний энэ эмх замбраагүй байдал арай хэтэрч байгаа талаар ойрлж гарна. Тэгсэн дүү Ачиг өөрийг нь хөргөж өгсөн гэж хэлдэг юм да. Энэ одоо мансуурчсан байхдаа л хий юм харсан байлгүй дээ хөөрхий. Ачи Жинийг болзоонд авч явахаар гэрийнх нь үдэн дээр нь. Энэ чинийх үү? Эсвэл хулгайлчгаа юу? Энэ манай ахынх. Гэхдээ өглөө гэхэд хулуу болчих байхад намайг хаашаа авч явж байгаа юм бэ? Хэрвээ би хэлчих юм бол чамд таалагдахгүй. Тиймээс би тийм эрсдлийг хүлээхийг хүсэхгүй байна. Манай хоёр оройг хамтдаа хөгжилдөн өнгөрөөж Ачи Жиний хөгжилтэй зан чанарт улам ихээр гүн татагдж байгаа харагддаг. Нөгөө талд Баби дүүгээс Ачигийн тухай сонссон тул эксэ бодон суун. Тэгсэн дүү нь орж ирээд би зүгээр л сайхан хайрыг хүсэж байна. Яг Ачи та хоёрын шиг. Нөгөө талд нь Ачи Жинийг болцооныхаа хамгийн сүүлчийн газар аваачиж тэр хоёр тэнд үнсэлцвэ. Ачиж Бабигаас илүү дээр охинтой уулзраад Жинд бүр мөсөн хайртай болсон бололтой. Гэвч лайтанд Бабигийн хийсэн зүйлс тийм амархан мартагдахгүй байна. Дүрс солигдож манай залуус ирэхэд ээж нь ирчихсэн байдаг. Мэдээж Ачитай ярилцаж өөрсдийн харилцаагаа засахыг санал болгосон ч Ачид хадгалсан. Аль хэдийн үерхчихсэн манай хоёр нэгэн үдшилэг дээр ирж Ачи Бабигийн найзтай Жинийг танилцуулна. Тэгсэн бас гайтай юм шиг үдшилэг дээр нь Баби жирчгсэн байв. Энэ Баби хуучны найзтайгаа очиж уулзаад Ачиг эргэж ирсэн эсхийг асууна. Магадгүй гурлаа нэг өдөр уулзаж болох юм. Чамд миний дугаар байгаа юу? Бабигийн найз харин өөртөө таарсандаа жоохон дурамчхан байлгүй л яах вэ? Яаж хогийн зан гаргаж явлаа та тийм ээ? Чи дугаараа сольсон юм уу?
Солиогүй. Тэгвэл чамд байгаа л юм байна. Би чамайг маш их сансан. Түүнийг өгөхэд Жин уух юм авчирхаар явах хооронд Бабигийн найз Ачид түүнтэй таарснаа хэлэхэд нөгөө Ачи чинь Бабиг тэрүүгээр нэг хайгаад гүйдэх юм да. Харин Жин Ачигаас Бабиг чи юм. Миний өнгөрсөнд байсан хүн. Тэр чамд чухал хүн үү? Би мэдэхгүй. Ачи гэж нэг юм нөгөөдхөө бүүр мартаж чаддаг. Жин Ачиг гэртээ болцсон дөрлөө. Хоцрохгүй ирсэн чинь дээр байх шүү. Тэгэлгүй яах вэ? Наад савчин чамд илүү зохиж байна гэж хэллээ. Манай Жин Ачид бас л хайртай юм байна л та. Догдолсоор гэртээ орж болцоондоо зориулж хоол хийж бөөн бэлтгэл ажил боллоо. Нөгөө талд Бабигийн гэрийнхэн эцэг ихийнх нь 20 жилийн ойн зоогонд бэлдэнэ. Ээж аав нь хоорондоо бэлэг солилцох үед аав нь ээжтэн зүгээр л ном өгчдөг юм да. Ингээд аав нь ээжийг нь араар нь тавьж байгаа нь тодорхой боллоо гэж. Баби ээж рүүгээ харж байгаа нэглэн. Ээж нь бол юу ч болоогүй юм шиг л царайлдаг. Тэгсэн бүр айхтар мэдээг тэднийхэн сонслоо. Нөгөө дүү нь жирэмсэн болсноо хэлэх болно. Үдшилэг дээр хар тамхи хэрэглэснээсээ болоод хинээс жирэмсэн болсноо огт сандаггүй. Ээж нь энэ мэдээг сонсоод гүн хямралд орох болно. Нөгөө талд хөөрхий Жин Ачиг болцоондоо ирэхийг нь хүлээсэн ч Ачи ирсэнгүй. Тэгэд Ачигийн савхинд утсан дугарч гайтай Баби залгасан байдаг. Сайн байна уу? Ачи байгаа болов уу? Ачи утсаа ажил дээр үлдээчихсэн байна. За. Тэгвэл би дараа залгая да. Энэ үед Ачигийн ээжийнх нь биеийн муудсан болохоор эмнэлэг дээр ахтайгаа уулзгаар ирсэн байж. Ээж нь хүн дээр өвдсөн юм байна. Ачи ээжтэйгээ ойр зүрийн яриа өрнүүлнэ. Чиний амьдрал хэр байна да? Танд ямар нэгэн юм хэрэгтэй юу? Үгүй ээ. Чи яар. Амьдралынхаа хурангуйг яар. Хальнаас нь чиглэмээр юм бтэ. Хамгийн чухал зүйлээс нь хайр. Тийм ээ. Ачи ээжтэйгээ ярилцаж дуусаад Жинийг ахаас нь сургалж байгаа газарт нь очиж уулзна. Манай хүн болцоондоо очиж чадаагүйдээ уучлалтгүй түүнийг өөртөө зүгээр л итгэхийг хүсдэг. Жин хариуд нь чи харин надад итгэж байна уу? Чи надтай үнэхээр хамт байхыг хүсэж байна уу? За ингээд тэд эвлэрч Жин мотоциклийнх нь урд суугаад явна. Чи ч харамсах бах та. Чи бол миний анхны мотоцикл хэрхэн унахыг зааж өгч байгаа хүн. Энэ зураглалаас харахад Жин Баби хоёр хоорондоо хэр ялгаатай болон өөр өөрийнхөө л Ачигийн хайрыг татсан болохыг бид харж болно. Ачи мотоцикл дээрээ зогсоод би чамайг л хүсэж байна гэж чангаар сэтгэлээ илчлэнэ. Арман чиг зөлг юм да энэ Ачи. Дараагаар нь манай хоёр энэ гүүрэн дээр ирж цоож зүгээд түлхүүрийг нь ус руу шидэж орхино. Итгэлтэй байна уу? Нэг хэвэл буцах зам байхгүй штэ. Ачи Жин хоёр найзуудтайгаа хөгжилдөөд сууж байтал Бабигийн найз руу Баби залгана. Энэ хооронд Ачитай бокстод ялагддаг залуу нас орсон найзынх нь мотоциклийг унчсан байгааг манай хүн олж харна. Мэдээж уур нь хурж очлоггүй л яах вэ? Найз чинь надад өртөө байсан юм аа. Тэр тийм юм хэлж байгаагүй дээ. Ачи өмнөгшөө уурлан зодхнуудаа гэтэл Жин гарч ирж дорн тайвшруулна. Чи аль хэдийн мэдэж байгаа. Надад чамд зориулсан юу байгааг болон намайг хаанаас олгоо. Ингээд Ачи Жинтэй хамт явна. Тэр хоёр дээвэр дээр найзуудтайгаа усаар байлдан хөгжилдсөний эцэст ярилцахаар суулаа. Ачи нас орсон найзыгаа маш их санаж байгаа бололтой. Найздаа хэлж амжаагүй зүйлс зөндөө байгаа тухайга хэлэхэд Жин хэн нэгэн миний амьдралаас явхад чи түүнтэй хизээч дахиж уулзахгүй байж магадгүй. Гэхдээ чи тэдэнд хэлхийг хүссэн зүйлээ захиа болгон бичээд шатааж болно шүү дээ. Жин Ачи хоёр ажил дээр байхад энэ хоёр залуу Жин рүү заагаад ярилцаж байгааг Ачи ажиглав. Ачи дээр дарга нэрж ажил даалгахтай зэрэгцэн Бабигийн найз залгаснаар дарагдаа яаралтай явах хэрэгтэй байгаагаа хэлнэ. Дарга нь Ачиг явуулахгүй хичээж энд үлдэж туслахыг хүсгэд мань хүн эргэлзнэ. Даргын Ачи даалгасан ажил нь Жинийг дуулуулах байв. Манай Ачи Жинтэй ярилцаад ятгаж дуулуулахар болж дараа нь Бабигийн найзтай уулзахаар явдаг. Энэ хооронд Бабигийн ээж нь нөхрийгөө араар тавьж байгааг мэднэ. Ачи Бабигийн найз дээр уулзахаар иртэл Баби өөртөө тааралдаж тэд эцэст нь биеинтэйгээ уулзалдваа гэж. Хайр майрын харцаар ширтэлцсэн хэрхэн амьдарч байснаа нэг нэгнээсээ асууж гарна. Тэгснэ хөнгүү газар очиод инээлтэн жаалжуул юм ярьж сууна. Нөгөө тал Жинийг дуулж байхад нь хэдэн залуус ажиглаастай. Мэдээж дуулсныхаа дараа Жин Ачигаа хайх болно. Манай Ачи Бабитай яриагаа дуусган явах гэтэл Баби түүнийг нүдэ хаагаад нэг газар руу дагаж явахыг гуйна. Жин харин нэг л тавгүй болж байлаа. Баби Ачиг далайн ирэг дээр анх очиж байсан газар аваачаад үнсчихдэг юм да. Ачи дотроо эргэлзэж байсан ч Бабитай буруу хийгээд маш аюултай зүйл хийчихдэг юм. Ачи минь дээ. Яг хэнд нь хайртай юм бтэ. Аюултай ажил дууссаны дараа Ачи хийсэн зүйлдээ харамсан. Гэрлүүгээ хургулж байтал Баби чи одоо надад хайртай юу? Би сарын дараа гэрлэнэ. Энэ одоо яах гээд байгаа юм бэ те? Би өмнөөс чинь баяртай байна.
Хэсэг хугацаанд далайн ирэг дээр очиход бүх зүйл өмнөх шигээ ижилхэн байна гэж бодсон. Энэ удаад бороо орж байна. Би чамд хамгийн сайн сайхныг хүсэж байна. За ингээд Ачи машинаас бууснаар тэдний харилцаа бүр мөсөн дуусав. Анхнаасаа зүгээр ингээд дуусчихгүй. Би биендээ хортой юм хийгээд л зүгээр. Манай Ачи яарвчлан Жинтэй уулзахаар их ажлын дараах үдшилэг дээр ирэхэд Жин байсангүй. Мэдээж Ачи Жинийг хайж хаасаагүй явсаар нэг өрөөнд эвгүй дуугархыг сонслоо. Тэгсэн хөөрхий Жинийг хідэн залуу яг хүчрхийлэх гэж байж. Ачи Жинийг зүгээр явуулаад нөгөө хэдийг үхтлэн зоддог. За энэс өмнө манайхан нэг сайхан subscribe юулээ давлгаагаа явуулчих. Subscribe аль хэдийн дартсан манай архаг хуудчууд бол лайка дарахтал болно. Харин дарж амжаагүй шинэхэн ногоонууд маань subscribe-а сайхан дараад өгөөрэй. Та бүхэндээ дандаа л чанартай кино үзүүлдэг гэдгийг манай хуудчууд хэлээд өгөндөө. Одоо л уураа гаргадаг цагийн шүү дээ залуу минь. Дарга нэрээгүй бол энэ хэд үгсэн. Арай гэж ухаан орсон манер Жиний араас гарна. Тэгээд гадаа гарсан Жинд хувцас нөмрүүлэх гэтэл Жин түүнийг орхиж явна. Хөөрхий минь яг балрах гэж байна штэ. Энэ бала бабигаас л болж байхгүй юу те. Ачи өөрийгөө үнэхээр их үзэн ядна. Тэгээд уурандаа мотоцикл унан найзынхаа нас барсан газар тоочихулна. Бабигийн найз түүний араас нь дагдаг. Энэ газарт нь одоо ч уралдаан болсоор байгаа. Ачи найзынх нь мотоциклийг унсан нөхөртөө бооцоо тавин уралдахаар болов. Бабигийн найз нь Ачиг болиулахыг оролдсон ч уралдаан аль хэдийн эхэлсэн байж. Уралдаж байхдаа хогийн гар булхайцсан Ачиг мотоциклоос нь хэд хэдэн удаа унгаахыг оролдсон ч манер юу гэж унах вэ? Энэ хооронд Жин Ачидаа гомцсон сэтгэлээ барьж ядан дээвэр дээрх зургаа хуу татдаг. Ахын Жинийг арай гэж тайвшруулна. Ачи төрүүлж барендаа ирсэн хэдий ч албаар хожигдсон найзынхаа мотоциклийг өөрийнхөө мотоциклоор сольж авдаг. Түүний нүдэнд найз нь харагдлаа. Би чамайг уучлсан найз минь. Ингээд Ачи өөрийгөө найзынхаа өхөлд буруутгахаа болж дотор нь арай дээрдсэн харагдана. Тэгсэн нөгөөгч нь мотоциклтойгоо амиа хорлохоор гол руу үсэрч эхлэв. Гэхдээ юу гэж л ийм амархан өгөх вэ те? Ачи голоос гарч ирээд сууж байтал бабигийн найз нь ирж түүнийг тайтагруулна. Дараа нь Ачи ээж дээр очиход би энэ бүр муудсан байв. Ачи ээжийнхээ хажуугаар хөвтөө туйллаа. Ээж нь зүгээр дээ бүх зүйл улиран өнгөрнө хүү минь. Хүндэт Жин тоник чам руу энэ захиа очихгүй гэсэн ч өөрийнхөө хэлхийг хүссэн бүх зүйлээ бичих цаг нь болжээ. Захиагаа бичиж дуусгаад шатаахыг чи надад заасан шүү дээ. Миний сэтгэл хөдлөл удахгүй намдах болно. Өвдөлт маань ч гэсэн. Чи юу гэж хэлж байлаа да. Тий. Зовлон зүдүр дотор үлдэхгүй. Арилах болно гэж. Энэ удаад би бүх үннээ шулуухнаар хэлмээр байна. Хэрвээ чи миний буруу биш намайг бүх зүйлийг сүйтгээгүү гэж хэлэх юм бол харин ч надад хэцүү ах болно. Эхнээсээ л би өөрийнхөө асуудлуудыг шийдвэрлэдэггүй. Өчүүхэн өнгөцөөр үргэлж өнгөрснөө харж мартахыг хүссэн мөртлөө үргэлжлүүлэн өнгөрснийг сансаар байсан. Энэ бол солиорол. Жин, чи надад амьдралын утга учирыг дахин мэдрүүлсэн. Өмнө нь би өнгөрсөндөө хэтэрхий их гацсан байсан ч чамтай хамт байх үедээ ирээдүй рүү алхах хүчийг олсон. Чи миний амьдралд орж ирсэн нь хамгийн гайхалтай зүйл байсан. Тэгээд бас үргэлж тиймээрээ байх болно. Түнд чинь баярлалаа. Чамтай хамт байсан дурсамжуудаа үргэлж зүрхэндээ хадгалж явна. Жин 1-р ангиас хойш Ачиг дагаж зургийг нь авсаар бүхэл бүтэн үдсэглэн гаргасан байв. Бабигийн найз харин Жиний ахтай болцож эхэлдэг. Ачи захиагаа шатаалгүй Жинтэй уулзахдаа уншуулдаг. Үүнээс харахад Ачи Жинтэй хамт байхыг сонгожээ. За тэгмээрсэн дээ. Жин, чи надад энэ их сүрсэн зүйлсийг засварлахад туслах уу? Магадгүй бид оролдвол бүх зүйл хууч хэвэндээ орох бах. Бүх зүйл биднээс шалтгааллах болно. Бид хоёроос бүх зүйл боломжтой. Ачи, альва хурдлаач. Би энэ бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Гэснээр Жин Ачиг уучлж энэ хоёр эвлэрсэн бололтой кино маань аз жаргалтай төгсөв. Мэдээж зарим бүсгүйчүүд маань бабитайгаа л гэрэлэх байсан гэж хэлэх бах. Гэхдээ эрчүүд маань Жинтэй гэрэлсэнд баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд бабитай гэрлэх байсан. Эсвэл Жинтэй гэрлэх байсан гэдэг дээр манайхан комент хэсэг дээр бүгдээрээ жаахан байлдацгаая.